Сургууны цагийг хамтдаа зохион байгуулнаа. За тэгээд нэгдүгээр цагта та нар хүн байрлагч хэлээ. Ямар нөөний тухай үзэж байна? За жишээ бид нар бас юу? За тэгвэл энэ бид нар тэгвэл яаж бий болтой вэ? Бид нар ээж аваа. За. Хийх хийгээд байж. Тэгвэл энэ хоёр хүнтэй энэ хоёр хүнээ аль нь хамгийн их үүрэг оролцдог гэж бодож байна? Яагаад? Бид нар төрүүлж их зовж байгаа. За энэ хэлж байгаа. Хоёул жилхэн оролцоод яг тэгвэл ээж нь ганцаараа ерөөсөө хүүхд төрүүлж чадахгүй байна. Аав ганцаараа хүүхд төрүүлж чадахгүй. Тийм учраас энэ хоёр чухал хоёулаа нийлж хийж цааш хүүхд төрүүлж чадахгүй. Тэгсэн миний хүүгээ аваад тэр юм байна тийм ээ. За арай өөрөөр бодож байгаа хүн байна. Бас байж болно шүү. За миний хүү юу гэж бодож байна? Аав нийлж. За яг юу ээжийнх нь нэсэн дээр аавынх нь нэсэн дээр бүгдийг заавал хүүхд. тийм ихсэн. За отхон баяр юу гэж бодож байгаа миний хүү? Нөгөө ээж хүн гэдэг чи их зовлон өөртөө тэгээ бид нэр гидснээс гарах гэж их зовсон. Тэгээд ээж хүн их зов нэм зөвхөн гидснээс зөвхөн хүүхэд нь гарна ихээр чинь бүтэхгүй шүү дээ. Тэгээ маш их зовлон гихэн үүрдэг. Бурхнаас хийхэд зовлон үүрдэг. Өөс их сайн гэдэг. Ер нь тэгээд энэ отхон баярыг хэлж байхдаа санал нийлж байна уу? Нийлж. Тэгээд өөр бодлороо байгаа тийм. За тэгвэл одоо ер нь тэгвэл ээжгаа л гэж бодъё гэж бодъё. Багш нь ч гэсэн гэхдээ ер нь ээжгаа л гэж боддог. Гэхдээ энэ ээждээ зориулж бид нар ер нь сэтгэлдээ хэлээ тийм баяр сэтгэлээ илэрхийлээд нэг та нар тийм сэтгэл бичижсэн тохиолдол байгаа юм. Байна. За тэгвэл тэрнээсээ багштай уншиж хүүхд байна. Би. За миний уншаад тийм сайн уншаад өгч. Ээжтэй бичсэн захидал. Сайн суунуу ээж минь хүн танид хэдэн удаа хайртай гэсэн ч таныхаа буйныг хариулж чадахгүй буй. За хүн шүлэг бичсэн миний ээж хизээж битгий амьдралд бууж өгөрөө. Өгч болохгүй шүү. Хайрт хүүгээ отхон баяраас цагаан зайлган сэтгэлтэй цаанаас нэг ондоо цас шиг цагаан бодолтой цөмбөр уус шиг болно ижил миний ээж сайхан хон. Ээжтэй бич. Тавын ангиас өвчтэй төрөн өгөл. Сайн байргүй ээж. Би өнөөдөр нээлттэй хичээлээр танд зөвлөж захиалжээ. Би шүлэг уншихтаа зөөлхөн хөдөлгөөний эвсгэн байсан. Гэвч би өөрөө ганцхан зөвлөлт тавьсан. Тэр юураа гэвэл би өөрийгөө сайн хөдөлгөөний эвсгэнтэй унших болсон. Танд нэгэн шүлэг бичсэн бичсэн. Шүлэг энэ ертөнцийн согоо ээж, эрхэс тэнгэрийн наран ээж, энэрх тэхийн бүү ээж, энэ хорвогийн эрхэн ээж минь эмгүй өргөн очрноо, эзэн болноо хүчин, эрдэм номоо сураад эхлээд тань очноо. Эрүүл мэндэ бодож ийм амгалан сууж байгаарай. Хүндэтгсэн хүүдээ түүний. Өөр байна. За маш их баярлалаа тийм. За тэгвэл одоо энэ хоёр хүүхдээс багш нь та нар гэсэн бодож байгаа. Яагаад ээжтэй чи ийм гоё шүлгийг зохиож бичсэн юм бол? За тэгвэл Яагаад гэвэл шүү дээ. Сөрөө манай ээж нь хүүхдээ байдаг. Тэгээ би ээжээс нөгөө хас. Тэгээ нөгөө манай би нөгөө ээжээ байг сандаг. за миний хүүгээ ээж нь хаана вэ? Өдөө. Аль санд вэ? Бидээс үү. За энэ шүлгийн юу гэдэг хэлсэн бичсэн. Бид нар багш нөгөө нээлттэй тийм шинэлтэй гэдэг нөгөө бид нар нөгөө юу эцэг эхтэйгээ ангийн хор хийсэн. Тэгтээ бичиж эцэг эхтэй танилцуулсан ээж гэрт очиад миний хүү өстөө сайн байна. Наа зөндөө удаа багцаа. Ямар мөнгө вэ? За түмэн дэмбэрлээ ээж нэрж амжсан юм уу? За тэгвэл миний хүүгийн шүлгийг бол түмэн дэмбэрлээ ээж тэртээ бол сумаас ус яаж байгаа? Бараг сонсож байгаа тийм. Хүн ийм хайртай мундаг хүүхдээ шүү. За ингээд багш нь та нарт нэг ихийг уншиж өгье. За маш анхааралтай сонсоорой. Мөнхөгийн машин гинт тарчганд дуурж байснаа унтрахын тэр. Ингээд хөдөөхөр яагаад ч мэдгүй арга тасран хэсэг суулаа. Эдэр үлцгийн хүүтэнд
хөлийн гурууны үзүүр час-часгийн эргүү ам чичрэн нүдэн харах хуйлаа улимс нь гоож чиглэв. Энэ чигээрээ байгаа байвал үлдэж өгөх аюул ойрхон байна гэж бодохоос нуруу хүйт та. За амьд хүн аргатай гэж өөрийгөө тайвшруулан машинаасаа буугаад хол ойрыг ажиглалтал тэртээд хэдэн айлын гэрэл сүүмийн харагдлаа. Мөнхөө байдаг хурдаараа айл руу очив. Хамгийн наад захын гэрт ороод би л холоос явна л та. Машин гээд үгээ дуусгаж амжаагүй байтал гэрийн баруун талд бүдэг хэрэн ханиалгаад стейжний хүнээс тасалдангүй амьсгал сонсогдхон тэр. Орны хажууд зогсож байсан 40 чиргэн насны хүн ээж маань дүүг олон сар жилээр хүлээж санаж битгэсний эцэст нэг ч дуугарах тэнхэлгүй болоод байна да гэж хэлв. Уруу харам хэвдэх эмгэн арайхийн өндөгөд миний хүү юу ингээд ороод ирнэ тэг ээж нь нэгж байсан юм аа. Химэн баярлсан дугаар мөнхөөрөө маш их хүч гарган өндөв. Мөнхөө юу ч гэж хэлж чадсангүй. За одоо ер нь ингээд энэ үйл явдал цаашгаа яаж өрнөсөн бэ? Нэг хөтөд өгч бодож байна. За миний хөглөөрэй. Сайн бод. Миний хөөе үсээд одоо тийм миний хөөе нохоо сэтгэл амжилтлаа гэж тийм хүмүүс тэгээд мөнхөө одоо өөрийнхөө сэтгэл юу дэжээс аа. Өөр нэг их хөвгт байна уу? Багш. Багш. Тэгээд энэ мөнхөө маань олон жилийн өмнө ээжээсээ агцсан төөрөөд тэгээд ээж дээрээ буцаад яг олоод ирсэн. Тэгээд тэр нь бүр сүйд болоод тэгээ ээж та тэр үүр дад жаргалтай сайхан амьдэрсэн. Тэр мөнхөөгийн ээж биш ч гэсэн мөнхөө тэр ихийн сэтгэлийг бодоод тэр хүүгийнхэн зүйлээ очиж өсвөлсөн. Тэгээд өөрөө бодлоо л багш. Тэр цааш яаж үргэлжлэх вэ? Бодоод багш тэр. Багш гээд мөнхөө тэгээд мөнхөө шууд ихийн сэтгэл ийм агуу юм байна. Хүүгээ хүлээ хизэж чуцгааж мэдгүй өнгийн орч ийм хүн застуулж байгаа юм би хүүгийнхэн өмнөөс төлөөж явах хэрэгтэй. Нэгдүүлээ тэгээд ээжигээ санснаа хийлээ тэгээд ээжигээ тэрвэд ээж би чанаар харах гэж энэ очлог тууж амьд байх утгаа чи олдоо гэж хэлээд тэгж хэлээд наасаа За өөрөө төсөлж байгаа хөлт байна уу? Нэмээд. Мөнгөлөг за миний хөлж. Тэр өөрөөх нь ээж биш үсэн ч гэсэн өөрөөх нь ээж чигээ тийм сайхан сэтгэлтэй болохоор тэр яг өөрийнхөө ээж чигээ хайрлаж тэгжиж ядж байгаатай амьд. За тэгвэл миний хөлтөд одоо бүгдээрээ төсөөлчлөө шүү. Зар орноо бүгдээр төсөөлсөн байгаа даа тийм ээ. За тэгвэл одоо номынхаа болдгоор болчихлоо. Багш болдгоор бүгд төгсөл уншсан байгаа тийм ээ. За гарын нууц руу үргэлжлүүлээ багш.
За басна. За. За одоо бүгд уншсан чинь бидний өмнөх төсөөлтөд ер нь тохирч байгаа зүйл байна уу? Эсвэл арай өөр байна юу гэж бодсооч. Юу тохирч байна? Нас басна. За. Энэ тохироод байгаа юм тийм ээ? Сансан. За энэ сансан юм энэ тохирч байгаа тийм ээ? За өөр. За. Андерсон уу? Таарч байгаа юм тэр нь? Өөр бодлого юм байна. Тэр нь таарч өөр бодлого болно ш. Тэр юм үгээ олсон гэж утсан шүү. Тэгээ олсон гэж утсан. Тэнд байна уу олсон. Арай байж. Тэр ээжтэй зүгээр санах ширээ сэтгэл нам. За энийг болохоор яаж олсон гэж бодож байгаа вэ? Түрүүний бол олсон гэдэг төсөөллийг хэлжсэн хүмүүс болохоор өөрөө юу гэж бодчихсан. Тэр яг өөрийнхөө ээж олсон юм уу? Өөрөө биш. Бүгд бидний удаа тохирч байгаа юм. Тохирохгүй байна, тийм ээ? Тийм ээ. Ээж тэгж үзчихэж байна. Та юу гэж бодож байгаа? Би зэгстэй. Санал нээлж гэнэ үү? Санал. За. За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв байна. Суртахууны цагийн сэдэв байна. Сэтгэлийн хичээл. За сэтгэлийн хичээл. За одоо багш нь энэ сэдэв дотроос нь үгийн утга асуунаа таардсан. Багш. Yes. За энэ гурван тэр өгнүүдэл утгыг асууя гэж бодож байна. За. Багш бурхан болох гэдэг нь болохоор энэ хүн нас уурж ингэж дээшээ бурханы орн руу явахыг бурхан болох гэж байгаа юм. Тэгээ санаж битгэрэх гэдэг нь хитрхи санаа тэр хүнтэйгээ уулзч чадахгүй ингэ битгэрэх юу таних гэдэг нь бас бурхан болохтой адилхан утга санаатай. За. Санал нээлж байгаа юм даа. Энэс хэлээ. Бахны болохоор нас харин юу санаад битгэх гэдэг санаа тийм би яг тийм хүний хүрээд ирсэн байгаа ингээд яах. Нүд яних гэдэг нь бахан баттай бас ажиллах. За ижил утгатай тэгвэл хоёр санаа тийм ээ? Хоёр. Энэ хоёр маань ямар вэ? ижил утга санаж битгэхийг багштай одоо мэдсэлтэй хэлээ тэгэхээр. багш санаж битгэх маш их нэг хитрхи Маш ихээр яасан гэсэн үг. Сансан байна шүү. Маш. Тэр хүнийг маш ихэд сандаг үстэй. Тийм. За үгүй болохоос битэртэй бичиж явж байгаа тийм ээ? За асуулт уншаад.
За асуултанд хариуцгаа бүгд. За бэлэн үү? За яа. За энэ өөрийнхөө бодлоор чөлөөтэй ярина гэдэг тийм ээ? Тийм. За. Багш. За яа. За мэрэг хөл. Хүүгээ тэтгэврийг болоод яагаад гэвэл болоод тэгээд Багш. хүүгээ ингэ санаж байхад бүр ингэ мэд. За таашаа. Баш ингээд тэр итгэрсний эцэс гэдэг тэр амар тэр дуурах хэвээр гүгсэн нэг амар тэр яг тийм бүсүүлж байсан тэр яг тиймээ амар сандраад үг хэлж байгаа. За. Бас. Энэ хүмүүний эсрэсэн бол яах гэсэн бэ? За. Багш. За Багш. Энэ ингээд мөнхөө ингэж утсан. Энэ их ямар агуу их вэ? Энэ хүн яагаад олон жил болоод тэргүй байгаа юм болоо гэж утсан. За ямар мөн. За миний хөл хэлсэн юм. Мөнгөө гарч ирэхэд маш их тийхэд болоод миний хүүсээ юм сэтгэлээс айтай байсан болохоор мөнгөө үүдээ маш их хайтай вэ. Тэр хүний сэтгэлийг уулзсан тулд Мөнгө зөвлөж өгч байгаа. мөнгөө нөгөө тэр юм яасан агуу сэтгэлтэй би гэрээ юм турсан дөрөв ямар сайхан байсан. За мөнгө. Нөгөө миний ээж би бас гэж алгасан гэсэн ээж маань яах юм болоо. За ямар мөнгө тэр их миний хөл болсон юм. Энэ ингээд сайжгаад энэ хүн ингэж олон жил ингэж битгэж бүгд үзэж байгаа. Би энэ хэсгүүдэн жоох ингэж байхад юус биш юм байна гэж бодсон. Ямар мундаг юм бэ? За шинэ гэвэл хийж авч. Нөгөө ээж нөгөө том хүн яа миний дүүггүй байгаа болоо ээж сэтгэл зовж байгаа. Тэгээ нөгөө бүгөө ороод байсан чи нөгөө ээж нөгөө би сэтгэл нэг сайхан тайвшраад тэгээд би нөгөө өмчтөг хөдлөхгүй байгаад сэтгэлээрээ амар хүч тийгээд явсан. Ямар мундаг. За миний мөнгөлөө гэж бодож. Тэр ээжтэй маш их хайртай байсан. Тэр яг ээжийн учраас би яг өөр миний ээж гэж бодоод тэр баян амьдрнаа гэж бодож. За бүгдээ. За. Хамаг. Өөр. За худлаа гэнэ. Цаг болсон байна. За. За, уншиж насан жаргал уншиж. Уншиж. За, насан жаргал уншаа. Сайн байна уу дөрөв. Чамайг өнөөдөр ойрын яваад дөрөв дийлэлцээ. Эмээгийн санаа ихэд зовсон шүү. Чи эмээ ээжтэй баян гүсүүлж байна. Сайн байна уу? Чи ээжтэй яваад хамаа байгаа чи ээжтэй Алгал сууга хүүдэн би ээжийн өмнөөс байгаа. Шүлүүчтэй. Чамайг бүлээж ээж чинь мэдгэрд суугаа. Чамайг бүлээж жий чинь бүлээд байгаа. Чанд зориулж ээж чинь олон жил амьд байсан. Чамайг бүлээж ээж чинь зовж байгаа. Ямар гоё юм бэ? Сайн байна уу? Чи хизээч ээжийг өвчтэй болохоор ээж чинь их хүн бүр
Та болж байгаа ямар сайхан. Мундаг. Сайн байна уу? Нээшээ бодоо очиж үзсэн. Чи хадаа аваач. Чи ариусан дээр. Чи бүхний татах. Ямар гоё. За шүү. Сайн байна уу? Чи олон тэрээр чиний харилцаа ирэхгүй байгаа чи нэгтэй на. Чи ажилтай байгаа чи ээжтэй иржэнтэй дээрээ. За Өөр нэг чи хаяад байхгүй. Ээж чамайг ингээл хэлсэн. Чи ээжтэй даав. Сайн байна уу? Чи яагаад ээжтэй ирсэн нүвэ? Чи над гомдсон юм уу? Тэгвэл ээжээ уучлаарай. Ээж нь чамайг санаж ирсэндээ ээжтэй бүсүүлээрэй. За бас. Сайн байна уу? Чи яагаад ээжтэй авахгүй байгаа юм бэ? Ээж чинь чамайг заахын төлөө хүлээсэн нэг хүмүүс шигч. Яагаад нэггүй юм бэ? Бодсон ээжтэй авчаарай. За дараа. Ээжийг маш удаан нөө. Энийг хэлж байгаа тийм чи ээжээ нэг Сайн байна уу? Чи яагаад ээжигээ амьд байхад амирч өмсөхгүй яасан? Чи буруу зүйл хийсэн бол эрэг хэстэй байсан. Гэхдээ чиний өмнөөс юус мөнхөө өмсөсөн. Чи мөнхөө татаж тож яваарай. Чамд амьд юм. За өөр. Шүү. Сайн байна уу? Чи яагаад бэ? Чи заавал ээжтэй очиж өмсөхгүй юм. Ээж чинь чамайг маш их хүлээсэн. Их хүн гэдэг маш агуу зүйл. За. Багш нь бас нэг тэр хүүд зориулаад гэдэг юм өөрчилсөн. Зүгээр цаад тоошгүй. За. Хүн ирлээ гэсэн хүмүүс яриагаар хүүгээ иржээ гэж ойлгосон ээж миний хүү ирээ юу гэж асуугаад мэндэлж үнсээ амьсгаа хураажээ. Хот ойр явахдаа ижидээ гэдгээ битгий утгаасай хайртай хүүхдээ ихэхлээдгийг хонгорхон хүүхд нь мэддэг байгаасай. За тэгээд энэ шиг өнөөдрийнхөө энэ сэдвийг бид нар түгнээ. Бүгдээрээ сайн ярьсан тийм ээ. За ер нь ээж хүн гэдэг ийм л Агуу шиг цаан сэтгэртэй сүмгэрс шиг байна. Агуу. за Эндээс ганцаар төгөөд ариун цагаан сүүл сэтгэлтэй. за энэ ерөөсөө бид нар эндээс юу сургамжиж авах тий? Энийг батаа хэлж байгаа. Ээжээ бүгэлж хайрлаж байгаа. Ямар амьдрал чинь ээж ганцаар төгөөд. За эндээс би ийм л юмэг тий сургамжиж авлаа. За Багш бакаа амьдрал хамаа ганцхан төгөөд ээжээ үргэлж баярлуу гондоо За тэгвэл энэ өнөөдрийн тэр ээжтэй ирж өмсүүлэх байгаа тэр хүү бид нар зан чанарын тодорхойж болох уу? Ер нь ямар зантай хүн гэж бодож байна? За айхаа За өөр. ээжээ бодсон. За тэгвэл одоо ээжтэй бид нар зориулаа тийм үү? Энэ ээж гэдэг агуу хүндээ зориулаад нэг сайхан дуугаа явуучихсан. Дуугаа